Хүн намаа хончин л гэж харддаг. Тэгээд ад үздэг. Уг нь бол тэр бүмтэн биш. миний 10,000 онтой хүн бол миний хажууд там дураад зэрэггүй. Нэг баг үнснээр нь ярьсан. Тоондоо биш байна. Чанартай байх хэрэгтэй. Чанартай одоо 300 онноос 119 төгрөг олж байгаа бол 119 төгрөгийг магадгүй бэлчээрээ 10,000 онноос олно ш. 10,000 онноос авах дээр өнө 300 онноос авах дээр өнө. Төр дэмждэг бол би энэ үнийг одоо 20,000 тонн өөр бил 50,000 тонн өөр бил за 20 30 200 300 хуц ураг бэлдээ гэх юм бол тэр үнийг бэлдэх бүрэн боломж. Ингэх юм бол энэ Монголын мал аж ахуй тэр дотор энэ одоо 60 гаруй хувийг эзэлж байдаг шүү дээ нийт сүргийн чинь. Хоны аж ахуй энийг чинь дамжаад малчтын орлого амжиргаа богино хугацаанд дээшлэх. А тэрнийгээ дагаад эрүүл хүнс эрүүл мах гэж ордог. Манай цагуур төсвөртэй юу те? Үн чи ямар ч цагуурын байгалийн орчинд тасан зөвхөн. Тэгтээ чинь тусдаа тэжил ирв. Гэхдээ одоо бол би нөө тэжээгээд байх хөрөн мөнгөний нөгөө алах. Би одоо бэлчээр явж байгаа. Бэлчээрэл яа. Ээж өгөхөд яг нэг хурганд нэхний үед нэг жоох өгч байгаа юм. Тэгэл өөр миний эдийн засаг байна. Эхэнд нөгөө гэдэг чинь нөгөө ходоодын жоох яа. Бэлчээр гэсэн үг шүү. Ходоодны хөгжлийн ил дэмжиж байна гэсэн үг. Тэгэл би тавьж. Та энэ хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихэд байгаа авсаас биш. Хэдэн тэрм харлаа шүү дээ. Хэдэн тэрм маар ярих юм. 100 хэдэн оноо. Тэглгүй байдгийн чи үрслийн мал гэдэг чи одоо Англи 6 сартаа үрслийн цэвэр хоцсон шүү дээ. 50,000 еврогийн болтой. Зах зээл дээр зарагдсан. 50,000 евро өнөөдөр хэдэн? 3-5 150 доот. Тэгвэл таны 100 хэдэн Үрслийн юм гэдэг чинь тоон цөөхөн бодож маш их мөнгө. хүн намаа хончин л гэж харддаг. Тэгэл ад үздэг. Уг нь бол тэр бүмтэн биш. миний 10,000 онтой хүн бол миний хажууд там дураад зэрэггүй. Нэг баг үнснээр нь ярьсан. Ерхэл чи санаачсан өснөө өслөө хүрээнд энэ ажил чинь маш хурдан явна. Юм хийж байгаа нь зүв байна. Айхтар дэмжиж байгаа. Зүв байна. А гэхдээ тодорхой зорилгоор яг энэ үржил тал дээр анхаар төр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Зорилгоо зохион хийлгүүл үрийн нам. Үр авах юм бол хуц үржил хуцнаас чи хэдэн мянгаар наваа ш. Одоо удмын сан хүртэл байгуулсан. Яг зөв удмын сан тий. Агтлуудмын сан тийм баг. Та удмын сантай хамтарч ажиллаж байгаа шүү дээ. Ер нь бол хамтарч ажилласан.